Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл M-Book application-ээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвч эзэн. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. Найз. Арван 2 дугаар хэсэг. Аав нь өөрөөс нь 100 метрийн өмнө юунаас ч зугтангүй нэ. Сарвал хэдий аавыгаа ахин дахин дуудахч цаадхан түүнийг сонссонгүй. Аав нь бүр өөрийг нь дуудах дуу хоолойг сонсохгүй байх хэмжээнд хүртэлэн айчгаж. Сарвал аавынхан бараг алдахгүй хичээн гүйсээр. Хэрвээ яг отоол ааваас нь бараа тазарчих юм бол түүнийг үүрд алдах юм шиг санагдана. Өвгөний хэлснээр бол аавынх нь амьд үлдэх хэсэг нь өдрөөр биш, бүр цагаар хэмжигдэхээр нь тулаад байгаа гэсэн. Сарвал би яасан ч нэг зөвшөөрөхгүй хэмээн өөртөө хэлээд биедэн байгаа бүхий л хүчийн шавхан хурдлаа. Гүйсээр лав 10 минут өнгөрчээ. Гэрэлгэгээ муутай бүүдгэр гудамжуудаар сүлжин аавынхан араас гүн байгтан 2 чудаа бүдрэн унав. Гэвч Сарвал зогсож болохгүй, аавыгаа алдаж болохгүй гэсэн ганцхан бодолдон захирагдж, ядралд, өвдөлд, айдас бүхнэн ардаа орхин зүтгэсээр. Өнөөх хүн амтан яваад байдаггүй, дахин төлөвлөлтөнд орж гоодууга орхигдмал балгасан дундуур гүйж яваагаан хальтан зарав. Сарвал аавыгаа дагсаар нилээд ойртод иржээ. Тэрээр аава хэмээн хашгирлаа. Өмнө нь зогсолтгүй гүйсэр байсан аав нь сая нэг сэхэ оров аятай зогтусан эргэн харав. Өнөөх нэгэн цагт агуулга байсан болов уу гэмээр ямар ч цонхгүй болсон орхигдож гээгдсэн том цагаан байрны өмнө аав нь зогсжээ. Аав нь өрийг нь таньж ядан буу аятай ширтэн байсан. Ашгүй эцэст нь биеийн суллан инэв хэлгэн тэр. Тэгтэл яг энэ үед түүний цаана байсан төмөр хаалга нээгдэж аав нь хэн нэгэнд чирэгдээд орчихлоо. Сарвал өөртөө байгаа хамаг зориг зүрхийн шавхан хаалга нь тас сувгдан хаагдсан тэр зүг рүү хөлийн хурд мэдэнгүй ба. Гэвч аавыг энэ тэр байр руу чирч оруулсан урд хар сүүдэр энэ удаад өөрийнх нь өмнө хөндөөлсчихэн тэр. Урд хар сүүдэр өмнөр нь хэрэн хааж аавдан туслах гэсэн хүслийг нь эсэргүүцээд байна. Гэвч аавынх нь амнаас яригдж байгаа болохоор Сарвалд ингэ зогсох хэрэг байсангүй. Тэрээр хаалган савгдсан байшин руу зүтгэв. Гэвч ямар нэгэн их хүч цээжрүүн асар хүчтэйгээр түлхэж тас гэдэргийн савн унгах нь тэрэ. Түүгээрч тогтохгүй өнөөх хар сүүдэр хуйлран эргэлдсээр Сарвалыг аавынх нь орсны эсрэг чигт угзран чирэв. Сарвал хүн байна уу туслаарай хэмээн орилж байсан нь гинтхэн одоо болтол гартан хадгасаар буй хар бодолтойгоо саналаа. Тэгэд түүнийг яарам задлалаа. Бодол дотор ямар нэгэн нундаг шороо гэмээр зүйл байна. Ингээд Сарвал эргэлзэж төвдсөнчгүй түүнийг өөрийг нь хойшин чирэн чангааж буй хар сүйдэрлүү чиглүүлээд цацаж орхив. Хялар өвгөний өгсөн өнөөх чөтгөрөхөн зайлуулах нундаг. Түүнийг нунтгийг цацмагц болооч нүд соголжглоо штэ гэх эмэгтэй хүний час хийсэн хоолой сонсогдлоо. Тэгснэг үргэлжлүүлээд би цаашид төвчихгүй гэсэн зүрх зүсэм шаналсан хоолой дуулдаж гингэнэн уйлах чимээ гарч байсан нь удалгүй бүх зүйл нам чим болчихон тэр. Дараа нь Сарвал өөрийнх нь өмнө зам чөлөөтэй болсныг ухаарлаа. Өнөөхөө салж хагцаж өгдөггүй өөрийг нь гэр бүлийг нь заваагаад байсан хулангийн сүнс танилчихгүй хэмээн өөрөөсөн асуув. Мэдээж бадтай гариуг нь мэдэх юм алга. Ямар тач яг одоо бол замд нь хөндлөсөх өөрийг нь арагшин чирэх юу ч алга. Ингээд Сарвал урт тамсгааван өндөлөө. Отол боломж
Одоо л аавыг аврах цаг мөч хэмээн өөртөө хэлсэн тэрээр агуулгын төмөр хаалгыг нээгээд додогш явж орлоо. Түүнийг ормогц хаалга буцаж хаагтаад бүүдгэр бараан орчин эргэн тойрныг нөмрөн авлаа. Ханаас чим гүнигэн бүүдгэр гэрэл тусаж байх бөгөөд түүнийх нь ачаар саруул хажууганд нь байгаа доошоо уруудсан төмөр шатыг олж харлаа. Магадгүй доошоо унчихсан болов хэмээн бодож амжсан саруул тэрхүү шатаар яаран доош уруудлаа. Тэрээр шатны хамгийн доод талын гишгүүрийг ардаан үлдээснийхэн дараа эргэн тойрноо нэгжин харлаа. Тэгэд өөрийгөө нэгэн дөрвөлжин тасалгааны гол зогсож байгаахан анзаарав. Дараа нь тэрээр энэ тасалгааны хойд ханан завсраар гэрэл тусаж буг олж мэдэв. Энэхүү агуулгах байрны харанхуй бараан орчин магадаггүй тэндээс тусаж буг гэрлийн нөлөөгөөр л бүдэг бадагч болдгон харагдаж байсан байх нь. Саруул аава хэмээн амандан шивнсэр завсраас нь гэрэл тусаж буй хан руу гүн хүрлээ. Тэгтэл энэ хананд хүний нүдэнд шууд өртөд байхааргүй чиглэн нэгэн хаалга байх нь тэр. Яг л нэг кинонд гардаг нууц өрөө аяатай. Саруул тэрхүү нууц өрөөний хаалгыг түлхвэл нээгдэж байна. Тэгэхэр нь эргэлзэлгүй додогш яваад орлоо. Ямар ч цонхгүй 3 автомашин зэрэгцээд багдчихаар тэгшүнцэг төлбөрийн өрөө аж. Өрөөний хананд 2 ширхэг ёлдохор шаргэрэл зэрэгцүүлэн тогтоогоод асаасан байх бөгөөд үүний ачаар өрөөнд додрох эд юмс ерөнхийдөө харагдаж байна. Ямар ч ханын цаас бодог шохоо байхгүй шавар хантай юм. Өрөөний булан хавцаа 10жтай модон сандал жижигхэн ширээ байх бөгөөд түүн дээр ганц ширэмтэй жижиг билетик ус буцалгагч хэдин ширхэг шаадсан аяга харагдана. Түүнээс наахантай хан дагуулад томхон дэвсгэр маягийн зүйл байх бөгөөд дээр нь хураагаагүй оргисон хэдэн хүнжил хөглөрч харагдана. Саруул готомчны хүмүүсийн оргинох газар юм болов уу гэж бодсон ч удалгүй тийм биш болохыг нь ухаарав. Учир нь өрөөний хананд 2 метр хэрийн урдтай хэд хэдэн бүдүүн гинж бэхэлжсэн байх бөгөөд гинжний наад үзүүрт нь хөзөөвч байхаач. Гинжиг харсан саруулын санаанд хамгийн түрүүнд хулангийн хашаанд уяатай байдаг нохооны гинж дүрслэгдэн боов. Дараа нь саруул өрөөний нөгөө талд буй зэрэгцүүлэн тавьсан хэдэн ширхэг том цаасан харцгийг олж харлаа. Явж очоод үзвэл дотор нь янз бүрийн хувцснууд чигэж орхисон байгаажээ. Хувцснуудын зарим нэгэнд цусан толб тогтчихсон нь илт харагдаж байна. Саруул хувцснуудыг ажиглан байсан нь эдгээр хувцснууд бүгд эмэгтэй хүнийх болохыг ухаарав. Дараа нь саруул хажуугийн жижигвтер хайрцгийг нь шалгалаа. Тэнд дэлгэцийг нь хагас өгсөн хэд хэдэн гар удас эмэгтэй хүний гутал цүнх зэрэг эд хэрэгсэл байна. Эдгээр нь бүгд дандан өсвөр насны охидын эдэлж хэрэгэлдэг тийм загварын зүйлс гэдэг нь илэрхий харагдана. Саруул цаасан хайрцагтай эвдэрхий гар утсуудыг өнгөчн байсан тэдэн дундаас нэгэн танил гар утсыг олж гаргаж ирлээ. Холонгийн хэрэгэлдэг байсан хуучин гар утас. Дэлгэцийнх нь буланд саруулын өөрийнх нь нааж өгсөн бундан хэлбэртэй наалддаг цаас байж л байна. Саруул энэ хүрээд сая л нэг өөрийгөө өнөөх өсвөр насны охидыг ангуучилдаг цуврал алуурчны аллагын байранд ороод ирснээ ухаарав. Буцаж зүгтхар шийдэн сандран эргэтэл өрөөний болонд байгаа том төмөр сейфний болонгийн харанхуй хэсэгт хэн нэгэн сууж байгаа нь нүдэнд нь өртлөө. Хананд асаасан гэрлийн тусгал ийшээ шууд чиглээгүй болохоор түрүүн орж ирэхдээ энд хэн нэгэн сууж байсныг анзаараагүй ажээ. Харанхуй болонд 2 өвдгөн тэврээд сууж буй тэр идэхэд зүүн гарынхан долоовор хурууг амандан хийчгээд хигзлэн мэрж байгаа нь тэр.
Саруул гинтгэн л аавыг нь танилаа. Аав нь л сэтгэл санаа нь тавгүй үедэн ингэж өөр шиг нь хурууга мэрдэг шүү дээ. Саруул юун түрүүнд аавч бас босод охидтой адил алуурчнд баригдаад энд хоригдчихсан гэрхүү гэж өөрөөсөө асуугаад амжив. Тэгээд аава та зүгээр үү хэмээн сандарсан өнгөөр асуулаа. Доошо тонгон хурууга мөрөн сууж байсан эдхэд Саруулын дуурахыг сая сонсов болтой. Хийж байсан үйлдэлэн орхин эрүүгэн өргөн дээш гарлаа. Тийм ээ. Гарцаа байхгүй аав нь байна. Саруул эрэхгүй баярлан аавынхаа гараас атгаж дээш нь татан босгов. Аав нь ч бас Саруулыг таних бололтой гарыг нь атгалаа. Гэхдээ хэтэрхий чангар. Саруул аавынхаа хэд хүчтэй атгалтанд завуурлан аава өвдөж байна хэмээн хэлээд нүд рүү нь харлаа. Тэгээд саяхан л аавыгаа олж таниад баярлаж олзуурхан байсан сэтгэл нь айдсаар солигдлоо. Өөрлөн ширтэн буй аавынх нь хоёр нүд яг л хурц хотох шиг хүйтнээр гялалцсан байна. Нүүрэнд нь гажиг инээмсэглэл тодрон буй аав нь ашгүй чи өөрөө ороод ирсэн үү хэмээн шивнэн асуулаа. Тэгснэн гараас нь атгсан чигтэн өнөөх ханнаас бэхлээстэй харагдсан төмөр гинж рүү Саруулыг хүчлэн чирв. Саруул гинтгэл бүх зүйлийн учрыг ойлгох нь тэр итгэж хайрладаг байсан аав нь өнөөх цагдаа нарт баригдахгүй байгаа өсвөр насны огтод халддаг алуурчин байж. Хэрвээ та энэ хүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.